Сайн амнахаа дараагийн хвшлэгээр уулзж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2013 онд гарч ирсэн Secretly Greatly эмэх нэртэй нэгэн сонирхолтой гинэ ярьж хөрвөлдлээ. Бичлэг эхлэхээс өмнө ясны гоё мэдээлэл хүргэдэг. 2024 оны 9 сарын 14-нд Төв цэнгэлдэх хөрөөлөнд Rocket Bay-ийн Буужин баяраа тоглолт болох гэж байгаа бөгөөд тасалбар худалдаа авах линкийг нь бичлэгний description хэсэгт орууллаа. Ерөнхий спонсороор Mobicom хамтран ажиллаж байгаа ба тоглолтын VIP ос тасалбар эзэн болох гоё аргыг зааж өгье. Rocket Bay-ийн зугаатай байлаа дуун дээр дурсамж дүүрэн 7 сар сэдвтэйгээр 7 сарын мөдөө рилсээр хаваалцаад 4 хэлэгчийн нэг болох боломжтой юм лээ. Дэлгэрэнгүй мэдээллийг нь мөн адил description хэсэгт оруулчих учраас зааврын дагуу оролцоод VIP тасалбар эзэн болоорой. Мөн дээрээс нь шинжлэгдсэн Mobicom аппликейшнээс 100-ны дурсамж дүүрэн мөчөдөө хаваалцах 60 ГБ датаг 60% хэмжүүлж авах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Хамтран ажилласан байгууллагуудад баярлалаа. Бичлэг рүү орцгоё. Хойд Солонгосын тусгай хүчинд 9 жилийн турш хадуу чангаар бэлтгэгдэж, мэрэгжлийн тогтнолч болсон Рио хаан Өмнөд Солонгос руу маш чухал даалгаварт явж байгаагаар кино маань эхэлдэг. Энэ үйл явдлаас хойш LED-ний 2 жил өнгөрөх бөгөөд манай хүний даалгавар нь энд ирээд тэнэг хүний дүрд орж мэдээлэл цуглуулах ёстой байсан юм байна лээ. Дэлгүүр ажилуулдаг хөгшин эмэгтэй тослонгаа тэдний толгоорогдох бөгөөд хамгийн гол нь ойр хавийнхныгаа бүгдийг нь ажиглаж болох үз чухал байршлаад байгаа болохоор энд ажиллаж байгаа. Манай хүний энд ашиглаж буй хуурамч нэр нь Донко бөгөөд дэлгүүрт ажиллаж байгаагийнхаа ачаар энэ хавийнхаа бүх хүмүүстэй танилцаж бүгднгийнхэн талаар мэдээлэл цуглуулж амжсан байдаг. За энэ бол манай Донкотой аятайхан харьцдаг зөв хүмүүсийн нэг болох Юран. Гэхдээ дүүн манай хүнийг байнга дээрлэгтгэлдэ. Дараагийн юм бол Ран. Уг нь шөнийн гөлөвт дуулдагч манай хүний нүдэнд бол цэнгэний газар ажилладаг жодоггүй эмэгтэй шиг л харагддаг. Хүргэлтийн ажил хийдэг энэ ах бол манай Донкотой адилхан Хойд Солонгосын тагнуул юм байна лээ. Манай хүнээс ялгаатай нь энд ирээд LED-ний 16 жил болсон бөгөөд бараг л энтхийн хүн болсон байдаг. Манай хоёр ч яг нэг нутгийн хүмүүс юм болохоор хаяа уулзаж жаал боо алцаадаг. За тэгээд нэг өдөр сайхан боолоод сууж байтал тэнгэр мухаараа адил орой бороо орхон тодорхой болоод ирэх үед манай Донко энэ мөчийг л хүлээж байсан үг гэлтэй чухал царай гаргаад л нэг зүйлд бэлдэж эхэлдэг. За тэр чухал төлөвлөгөө нь юу байсан гэсэн чинь бороо орж явах үед гудамжаар явж байгаа хүмүүсийн нүдэн дээр нь хүндрэх байсан юм лээ. Яагаад гэсэн чинь манай хүн дааж авсан ажлаа угаасаа л төгс хийдэг болохоор тэнэг хүний дүрээ тултал бүтээхийн тулд жилдээ 2 удаа ингэж хүний нүдэн дээр хүндрэхээр төлөвлөсөн бөгөөд тэрийгэ биелүүлж байгаа нь лээ. Гэхдээ харамсалтай нь яг хүндэрж байхад нь хөөхөн андарч байсан Юран гэх эмэгтэй тэр аваар явж таарад манай хүнийг харцдаг. Хэдийгээр дүрд орж байгаа ч гэсэн крашлж байгаа эмэгтэйгийнхаа урд нь хүндэрчихлээр одоо ямар л олиг байх вэ хөөрхий. За ингээд яг сэтгэл санаагаар унчихсан байж байхад нь дэлгүүр эзний хүүн хурж ирээд тулааны бэлтгэл заан эдрэгээ далдганаад давхлаар нь талимдуулаад хамаг ураа нөгөөх дээр гаргаж өгдөг. Гэхдээ яг хоо тэрэн зүгээр төсөөлөл нь байсан юм байна лээ. За ингээд Ленин мэтэр 50 өдөр хоногуд өнгөрж байтал гинэд нэг өдөр манай хүнтэй хамт бэлтгэж байсан Хойд Солонгосын Хэран гэх нэртэй тагнуул даалгавар аваад үрээд ирсэн байдаг. Ер нь бол манай хүнтэй адилхан даалгавартай бөгөөд 2 жил Өмнөд Солонгост байсан хүнд итгэхэд хэцүү болохоор яг гол даалгаврыг нь Хэранд өгөөд манай хүнийг түүнд туслуулах маягтай болгочихсон байдаг. Тэгээ яг хөө 2 жил үнчээр зүтгэж байхад гол даалгаврыг нь Хэранд өгчихлээр яг юу байсан юм бол гээд манай Донко түүний араас мөрдөж эхэлдэг. Замдаа нөгөө хөргөлтэй ахта тааралтаж түүний утсыг нь аваад араас нь дагсаараад очтол нөгөө Хэран ч нэг хөгжмийн шалгаруулалтанд ороод эхний шатандаа шууд унчихдаг. Нөгөө сүртэй даалгавар гэдэсэн нь энэ дээрээ Rocket болох байсан юм байна лээ. Даалгаврыг нь Хэранд өгсөн энэ гэдэг нь шалгуудлаа зүгээр л манай хүнд худлагаасаа л томорч ирсэн юм байна лээ. За тэгээд л сүртэй зүйл биш байсныг нь мэдсэн манай Донго жаахан тавьширж аваад оройн ээжтэй загтал бичгээ сууж байтал байнга манай хүнийг дээрлэгдэг хоёр бацааны нэг нь манай халуулчихлоо олоод өгөөч гэд хүрээд ирдэг. Донко зөвшөөрөө тааж эхлэх бөгөөд тосгоны хүмүүс ч гэсэн алидины хайж эхэлсэн байдаг. За тэгээд мэрэгжлийн тагнуулч хүн юм болохоор зөсөө ургаж байгаад лайсаар аваад дорхноо олох бөгөөд нөгөө хүүхэд нь дэнтхийн нэг үсч байгаахтаа уулзаа зогсож байдаг. Хоёр хүүгийн аав нь өнгөрчихсөн бөгөөд энэ үсч байгаах ээжт нь сайн л юм байл л дээ. Тэгээ яг хүүхдүүдэд нь сайн ханддаг бөгөөд гинтийн том хүүн үсч байгаахтаа уулзах гээд өөрөө хүрээд ирсэн нь энэ байдаг. Гэхдээ буцаагаад өөрөө үргээд өгчгийг гэхлээр оройн цагаар хүүхдийг нь дагуулж авсан гэд хүмүүс буруугаар ойлгочихж магадгүй учраас яах вэ гэд байж байтал яг тэр хаваар нь тосхны хүмүүс явж таардаг. Гэтэл гадаа нь манай Донко нөгөө хоёрыг зөсөө өргөцсөн хараа зогсож байгааг хүмүүс харах бөгөөд манай хүний зөсөө өргөсөн царайна гэж яг нэг гаж донтон шиг юм байж таарад хүмүүс Донког маань хөөж эхэлдэг. Яг мэдээж манай хүн амжилттай молдорч чаддаг л да. Гэхдээ нэг сайн зүйл болсон нь өсч анхыг энэ гаж донтноос хүүхдийг аварсан гэж бодоод ер нь бол манай Донко санамсаргүй байдлаар тусалж чаддаг. За үүний дараагаар хүргэлт хийдэг ахтай маргааш таарлах бөгөөд Хойд Солонгос үлдсэн гэрийнхэн нь хятад руу зүхтаах гэж байгаад баригдсан учраас ахыг яаралтай буцаж ирэх тушаал ирсэн байдаг.
Тэгээ яг хөө гэрээхний асуудалд орсон учраас манай донкуугаас зэвсэг гуйж аваад явхаас өмнө Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудаас хэдийг буудчихад очих юм бол өршөөгдөж магадгүй гэж бодсон юм байна лээ. Гэхдээ манай донкуу зөвшөөрдөггүй бөгөөд өөрөө амиа дураараа эрсдэлд оруулалгүй улсынхаа тушаалыг л даг гэж хэлээд явуулдаг. Ахад тохиолдсон энэ явдлаас олж манай хүн хойно үлдсэн ээжигээ улам их санагалцдаг. Ээж рүүгээ захаа бичдэг гэд байсан нь явуулж чаддаггүй зүгээр л сэтгэлээ дэвтэх гэж бичээд хадгалдаг л байсан юм байна лээ. Ер нь бол манай хүний энд ингээд тэнэг хүний дүрд тоглоод ч болов даалгавртаа үнэнч зүтгээд байгаа шалтгаануудынх нь нэг нь ээжтэйгээ эргээд уулзах хүсэлтэй нь холбоотой байдаг. За яг ингээд ээжигээ дурсаад байж байтал хойд Солонгосын бас нэг тагнуул ирээд манай хүнийг өөр зүйл сатааралгүй даалгавртаа үнэнч бай гэд сүрдүүлэг гэхүү сануулга гэхүү өгчгөөд яваад өгдөг. Уг нараас нь хөөгөө тэн эдийг нь мэдэх гэж байсан ч Рангад нөгөө дуучин эмэгтэйдэд харалцсанаас болоод алдчихдаг. Жаахан согтчихсон явж таарад манай хүнд хадгалж явдаг нууц айрах бөгөөд уг нь 18 наснда хүүхэдтэй болсон ч ээж аав нь хүчээр Америк руу өргүүлчихсэн юм байна лээ. Одоо хүртэл хүүхэдтэйгээ уулзахыг хүсдэг ч мөнгөний боломжгүй учраас дотроо л дэмий шаналж явдгийг нь манай мэрэгжлийн тагнуулч болох донкуу маань ч гэсэн мэдэж чадаагүй гайхдаг. Хүн болгонд л бусдад мэдгэдгийг хүсдэггүй нөөц харуулахыг хүсдэггүй асуудал байдаг гэдэг нь л энэ баг. За тэгээ жал хэмээрч суусныхаа дараагаар хүргэж өгчгөөд боцож байхдаа түрүүний сүрдүүлсэн тагнуулчтад харалдах бөгөөд хальт хэмээрэлцэх үедээ л хин гэдгийг нь манай хүн мэдчихдэг. Манай донкуутай адилхан 54-46-гийн тусгай хүчинд бэлтгэгдэж байсан шилдэг тагнуул бөгөөд манай хүнийг бараг шүтэж явдаг фэн байсан юм байна лээ. Тэгээ энд ирсэн зорилго нь болохоор нөгөө хөргөлтийн ахыг амьдаар нь нутаг буцаалгаад хооронд нь даалгаврыг нь үргэлжлүүлэхээр болсон байдаг. Яг энэ тухай ярилцаа зогсож байхад нь манай донкуугийн краш дарагтаа дэрлэхүүлж байхдаа таарлах бөгөөд нууцаар очиж сөрдүүлээд ажлаасаа алагдахаас нь хамгаалдаг. Тэгээд зогсохгүй хамт амьдардаг ихч болон хүү хоёрыг танхаачуудад дэрлэхүүлэхээс хамгаалаад л хойд Солонгосын тагнуулын хийх ёсгүй үйлдэлийг хийж байгаагаас нарахад манай хүн дээрээ 2 жил болохдоо бааваагаар өөрчлөгдсөн байгаа нь анзаарагддаг. За яг ингээд л Өмнөд Солонгост ирсэн эд маань 50 өдөр хоногуудыг өнгөрөөж байх үед хойд Солонгост 54-46 тусгай тасгийг татан болгох талаараа яригдж эхэлдэг. Хойд Солонгосын удирдлагууд удахгүй Өмнөд Солонгостой харилцаан сайжирч магадгүй гэж үзсэн бөгөөд ийм чухал үед өмнөдрөө илгээс нь 54-46-гийн тусгай хүчнээр тагнуул тавьсан гэдэг нь баригдах юм бол буцаад модох эрсдэлтэй гэж үзээд бүх тагнуулуудыг нутагт нь боцож ирэх тушаал өгөх талаар яригддаг. Мэдээж тагнуулуудыг нутагт нь ирэх үед нь бүгдийг нь цаазлаад анханасаа ийм тусгай тасах байгаагүй мэтээр арчиж аях гэж байсан ч тусгай тасхийг удирдах байсан дарга нь манай тагнуулууд өдийг хүртэл нэр төртөө даалгавраа биелүүлж ирснийг нь бодоод ядаж баатрын ёсоор тэндээ амиа орлох тушаал өгөөч гэж гуйдаг. Хэрвээ тушаалыг зөрчих хүн гарах юм бол би өөрөө очиж бүгдийг нь устгах болно гэж ятгаад зөвшөөрүүлж чаддаг. За ингэснээр өмдрөө илгээгдсэн тусгай тасгийн нийт 20 тагнуулд амиа орлож өгөх тушаал ирэх бөгөөд ихэнх нь шууд тэр дороо тушаалаа дагаж амиа орлож эцэст нь манай донкуу, Хэран, Хэжин гурвал үлддэг. Манай донкуугийн хувьд бол 2-2 жил энд тэнэг хүний дүрд тоглуулчаад ямар ч шалтгаангүй амиа орлох гэсэн тушаал ирснээ нь утгагүй санагдаад дарагтайгаа өөрийн биеэр уулзаж шалтгааныг нь мэдмээр байгаа. Харин Хэраны хувьд бол угаасаа олсон хизээ мүдгүй ингээд л нохоо шиг аяа нэгдгийг нь мэдчихсэн болохоор тушаалыг нь угаасаа даахгүй зүгээр л алга болоод өөрийн дураараа амьдрах хүсэлтэй байгаа. Гэхдээ залуу тагнуул болох Хэжиний хувьд бол улсаас ирсэн тушаалыг зөрчиж болохгүйгээд тархиа агуулгачихсан учраас манай хоёрыг урагч гэж үзээд хэсэг маргалцсан ч донкуу эцэст нь түүнийг тавшруулж чаддаг. Энэ хооронд бүхэл бүтэн 17 хүн гинт амиа орлоод өгсөн учраас Солонгосын тагнуулын албач гэсэн энэ хэрэгт оролцож эхэлдэг. Аль хэдийнэ 54-46 тусгай тасгийн талаар мэдээлэлтэй болсон бөгөөд амиа орлох тушаал ирснийг нь ч гэсэн мэдчихсэн байдаг. Хэдийгээр ихэнх хүмүүсийг нь аварч чадаагүй ч гэсэн ядаж үлдсэн 3-ыг нь аврыг гэж шийдэх бөгөөд албаных нь ахлах нь манай донкуутай ирж уулздаг. Танаа улс чинь угаасаа та хэдийг хайчихсан учраас бидэн дээр өрөөд ирэх юм бол туслая гэх бөгөөд даанч манай донкуугийн ээж нь одоо хүртэл хойд Солонгост байгаа болохоор за тгий гэдэл шууд явчихж чадахгүй. Энэ асуудал бол та хэдийн оролцох зүйл биш. Бид хэд өөрсдөө очир олцохыг гээд ярилцаж байтал донкууг маань сүрдүүлж ийн гэж ойлгоод хийж нөгөө ахлахтаа чинь хөөцөлтөд яваад өгдөг. Ганцаараа нөгөө ахлахыг барьж донгууд магтуулах гэж байгаад эсрэгээрээ өөрөө Өмнөд Солонгосчуудад баригдчихдаг. Ер нь бол энэ Өмнөд Солонгосын удирдлага нь бол хойд Солонгосчуудын асуудал хөндлөнгөөс оролцохгүй гэсэн юм ээ лээ. Гэхдээ энэ багийг удирдах байгаа ахлах нь өөрөө дур мэдэж хөдөлж байгаа бөгөөд зорилго нь бол манай хэдэд тусалж гэл үзээд байгаа юм ээ лээ. 54-46-гийн бүх тагнуулын биеинд нь байршил илрүүлэх нууц чип суулгачихсан бөгөөд тэрийг нь салгаж авахаснаас хизээч чөлөөтэй амьдарч чадахгүй юм ээ лээ. Тэрийг нь ахлах мэдчихсэн бөгөөд эхний ээлжинд Хэжинийг барьж аваад чипийг нь авч чадах бөгөөд дараагаар нь манай хоёрын биеинд байгаа чипийг авахаар хөдөлж эхэлдэг. Энэ хооронд манай донкуу нут руугаа буцахаар шийдэх бөгөөд энтх даалгаврыг ерөнхийдөө дууссан гэж үзээд үс зүсээ засаад тэнэг хүн шиг жүжиглэхээ болж тосгоныхондоо салах ёс хийж шоконд оруулдаг. Хүн болгонд сүүлийн үгээ захижүүлдээгээд 2 жилийн турш энд цуглуулсан мөнгөө нөгөө Ран гээд дуучин эмэгтэй түүхттэйгээ уулзахад ашиглаараа гэж өгчгөөд яваад өгдөг.
За тэгээд анх ирсэн хувцас өмсөөд гүйл дээрээ давчихсан явж байгаад өөрийнх нь араас дагаж байсан өмнөдийн талын хүнийг дийлгээд толгой хорон дамжуулан нөгөө ахлагтай холбогддог. Ээжийн нэг баригдсныг угаасаа мэдж байгаа болохоор түүнийг хамгаалтанд аваарай гэж хэлээд толгойгоо салгах гэтэл ахлагч гэсэн манай хэдэд туслах гэж байгаа болохоор бинтэн чип байгаа мөн дээрээс нь танаа тусгай багийн удирдагч чинь та хэдийг хөнөөхөөр энд ирсэн гэдгийг хэлж өгдөг. За тэгээд араас нь удирдагч нь ирж байгааг мэдээд тосгоны хүмүүсийг аюулд оруулахгүй тулд Терантай хамт байршлаа өрчлөөд эрхийг нь хүлээдэг. Бодлого удирдагч нь манай хүн дээр ирэх бөгөөд ямар ч тайлбаргүй шууд л тушаалаа биелүүлж амиа орлогээд толгодог. Манай хүн бол тушаал биелүүлэхэд татгалзах зүйл алга. Гэхдээ ээж минь зүгээр байгаа эцтэйгээд асуудал огт хариулалгүй тушаалаа биелүүлгээд л зүтгэхэд байдаг. Эндээс харуул ээж нь ер нь зүгээр эсэх нь эргэлзээтэй гэж үзээд манай хүн шууд татгалзаад удирдагчтайгаа үзэлцэж эхэлдэг. Удирдагч нь ялчгүй хоёлаа явж исэн болохоор манай хүн арайж барахгүй байж өтөл азар хэрэн үрж ирснээр манай хүн цухтаж чаддаг. Гэсэн ч удирдагч нь араас нь алдалгүй дагж байтал азар солонгосынхан гарч ирж саадуулснаар манай хоёр нөгөө хэдээ салхуулж олддог. Энэ үйл явдлаас өмнөх нь нөгөө хүргэлтийн ах манай донкууд ярьж болцсон бөгөөд новчондоо бүх зэвсгнүүдээ аваачаад хүлээж байгаараа гэд загчихсан байсан юм байна лээ. Тэгээ явсаар байгаа түрээд иртэл нөгөө хүргэлтийн ах чинь яг үнэндээ хойд солонгосын тагнуулуудын тагнуул буюу энд ирээд урсан хүмүүсийг нь цааш наруулдаг жинхэнэ эвгүй гаргаж таардаг. Тэгээ яг манай хоёр чинь яг үнэндээ бол одоогоор угаасаа улсаасаа урвчихсан явж байгаа болохоор нөгөө ах чинь баах хүмүүс дагуулад ирчихсэн урвагчдыг ална гэд хүлээж байдаг. Гэхдээ л манай хоёр чинь угаасаа 5446-гийнхаа номер 122-ны болохоор ядах юмгүй ялдаг л да. За тэгээд ялагдаад ирэнгүүтээ 5446-д орсон хүмүүсийн ар гэрийнхнийг тэр доор нь устгадаг энтэр гэж үнэн удлаа нь мэддэхгүй юм ярьж манай донког самруулж байгаа дийлэх гэсэн биш. Эсрэгээр уурыг нь хүргээд яг алуултгийн даваан дээр удирдагч нь манай хэдийг олоод өрөөд ирдэг. Гэхдээ хамгийн гонигтай нь хүргэлтийн ахын хэлсэн зүйл нь үнэн байж таардаг. За ингэснээр сүүлийн тулаан эхлэх бөгөөд Теран маань будуулснаас болоод сайн тултаж чадалгүй унаад эцэст нь ганцаараа үлдсэн донкоо маань удирдагчаа дийлүүлгүй яг алуултгийн даваан дээр солонгосын цагдаа нар амжиж ирдэг. Гэтэл азар цагдаа нарын дунд нь манай хээжийн нууцаар орчихсон байж дараад удирдагчийг буудаж зогсоодог. Донког лаврж байвал би та нарын талд ороход бэлэн байна. Намайг хамт аваад яваач гэж нөгөө ахлагаас гуйсаар байгаад манай хээжийн дагаж ирэнгүүтээ хөөхөн сэргэлэн тиж молтраад цагдаа нарын донд орчихсон юм байна лээ. За ингээд удирдагчийг ялснаар бүх зүйл дууслаа гэж бодтол нөгөөгч нь зүгээр ч өгчихгүй. Бүгдээрээ хамтдаа дэлбэрж өгнө гэд гранат гаргаж ирэх бөгөөд манай хэрэг намайг золиослоод түүнтэй хамт өндрөөс унаад дэлбэрчихдэг. Ингээд эцэст нь донкоо болон хээжийн хоёр үлдсэн ч солонгосын талынх нь тэднийг барих гэж үзээд хээжийн маань эсэргүүцснээр хоорондоо буудалцаад эцэст нь манай хоёр хоёулаа буудуулаад өндрөөс унаж хамаалддаг. Уг нь бол нөгөө тагнуулын ахлах тэдэнд туслах гэж хичээсэн ч яалтчгүй дээрэс нь барих тушаал ирснээс болоод харамсалтай нь тусалж чаддаггүй. Ядаж донкоо маань амьд үлдэх байх гэсэн ч харамсалтай нь манай хэд бүгдээрээ гонигтайгаар өгөөд кино маань дуустдаг. За нэг ийм кинонд манайхаа тэгээд бичлэгэнд таалагдсан бол дараагийн юмудаа дараараа дараах хвшлэгээр олцлаа. Түр баяртай.